айлтгая. Манай амар амгалан гэр бүл подкастын маань энэ дугаараар манай супер коуч гайхалтай коуч Ланагаа ураад бид нар айдас сэдвээр ярилцахаар бэлтгэлээ. Тэгээд Лана коуч маань урд нь миний подкастуудад орж ирсэн байгаа. Ингээд урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа даваа коучтай. Тэгээд битэрийн ярилцлагыг одоо үзэх дараа нөхөж үзэх хүмүүстийн цаг үеийн мэндийг хүргье. За тэгээд айдас гэдэг сэдв маань болохоор үнэхээр том сэдв. Одоо айдасгүй ч хүн байхгүй ч бодлоо л да. Энэ ахтар нийгэмд чинь энэ үед энэ цаг мөчид тэгээд айдасын тухай одоо ярих юм бол үгүй одоо түн бумаа айдас байна. За одоо ингээл жирийн хүмүүс ингээд нэг аалзнаас одоо могоноос айхаас ахвал одоо тэгэл нөгөө хар цагаан хил лам ганцаарлаас айх одоо юу гэдэг хаягдахаас айх те. Зарим хүмүүс бол нөгөө өөрчлөгдөхийг хүсдэггүй нөгөө юутай 50 амгалан зүгээр байж байгаа газараа байх гэдэг тийм ерөөс өөрчлөгдөхийг хүсдэггүй хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Тэгсэн бол тэгэл бас л нэг янзын айдас шүү дээ тийм. Тэгэл одоо хаягдахаас айх, үхлээс айх. Би бол одоо үхлээс маш их айдаг байсан, хөвшрөх үхэхээс маш их айдаг байсан. Харин өстө өөрийгөө олсон одоо олон сургалтын маань буян тийм. Үхлээс айхаа байсан. За сүнс гэдэг маань ингээд үхэшгүй мөнх юм байна. Би бурхан болохоор миний физик энэ махан би манд явд юм байна гэл ингээл бодсон чинь үхлээс айхаа болцсон. Ерөөсөө энэ айсууд чинь ингээл нэгээр нь баривчилж явж байгаа л яа би энэс айд юм байна. За тэрийг өглөө жишээх хэрэгтэй юм байна гэл ингээл цаашаа явах хэрэгтэй байд юм байна билээ л дээ. За тэгээд Дана коучс асуултууд бол маш олон байгаа. Тэгээд ер нь бол подкаст их богинохон хийжий гэж шийдэж байгаа. Тэгээд би энэ подкастаа ер нь бол procrastination буюу ингээд бүх ажлаа ингээд хойш нь тавиад идэг те ерөөсөө ингээд алийг хийж чадхаа байцсан одоо тэр чинь юунаас үүдэлтэй юм бэ гэдэг сэдвээр ярих гэж байгаа. Тэр маань айдсаас үүдэлтэй юм а гэдгийг олж мэдээд айдс гэдэг сэдвээр ярилцсан байгаа. Тэгээд Лана коучс одоо ер нь ингээд айдсын хамгийн одоо үндсэн шалтгаанууд юу байд юм бэ? Тэр тухай ярьж өгөөж манай үзэгчтэй. За баярлалаа даваа коучтай. За үнэхээр үнэн. Айдас гэдэг чинь хүн болгонд байдаг юм. Тэгэхээр айдсын үндсэн шалтгаанууд гэдгийг ярихаас өмнө цөмөрөө яг айдас гэдэг юугаа тодорхойлолтоо одоо юу юм бэ гэдэг талаар нэг богинохоо ярьчээ те. Анх чинь хоёлаа нөгөө трама ярихад трама гэж юу юм бэ гэж тодорхойлолтоос эхэлдэг шиг айдас гэдэг чинь юу юм бэ те. Айдас гэдэг чинь мэдрэмж. Хүн бүрт байдаг мэдрэмж. Тэгэхээр мэдрэмж гэдэг чинь юу вэ те? Бид нар чинь нөгөө бага насндаа мэдрэмжээ ингээд даруулаад өөрсдөө ингээд том болсон хойноо ч гэсэн өөрсдийнхээ хүүхдүүдийн мэдрэмжийг дараад өөрсдийнхээ мэдрэмжийг ингээд дараа сурцсан хүмүүс одоо эргээд нөгөө мэдрэмжээ процесслах, тэрийгэ таньж олох, мэдэх, анзаарах те. Тэгээ юунаас болж ийн гэж ухаж түнхөх энэ одоо зүйл рүүгээ ингээ орчоод байгаа шүү дээ. Ялангуяа коуч гэдэг хүн те аливаа мэдрэмжийг ингэж процесслуулах нь аюул чухал гэж үздэг байгаа. За тэгэхээр айдас гэдэг чинь мэдрэмж. Хүн болгонд одоо хүн бүрт одоо энэ эрхтнүүд те одоо нүд ам мэлэг бөөр те энэ бүгд чинь бүгдээрээ чухал байдагтай адилаар энэ бүгд чинь нийлээд энэ хүн гэдэг те бие махбодын системийг бүрдүүлэхтэй адилаар айдас гэдэг чинь мөн бидэнд хэрэгтэй мэдрэмж. За тэгэхээр айдас хэрвээ автаад байвал юуны түрүүнд энэлээ одоо ингээд төгшөөрт автдаг бид нар паникт ордог. Энд чи яагаад байна гэдэг би ингэж болохгүй штэ гэдэг ингээд сандраад эхэлдэг. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар энэ айдас гэсэн мэдрэмжтэй автахад энэ бол хэвийн зүйлээ надад төрж байгаа бүх мэдрэмж бол хэвийн. Хамгийн гол нь за хэвийн байлаа гээд энэ айдастайгаа амьдраад бай гэсэн үг огт бишээ. Хамгийн гол нь бидэнд ямар мэдрэмж төрж ийн тэрийгээ бид нар процесслаад яагаад ийм мэдрэмж төрж ийн за эн чинь надад ашигтай юу? За ашигтай бол энийгээ хичээгээд тэтгээд те услаа явчих. Ашиггүй бол би энийгээ яаж ашигтай байдлаар эргүүлчих болох вэ гэсэн асуултыг бид нэр өөрөөсөө тавьж сурах аюул чухал юм ба. Хэрвээ та чадахгүй бол бас коучтай ажиллаж болно шүү гэж хэлмээрээ. Тэгэхээр цөмөрөө бас өнөөдрийн сэдвээр ингээд энэ айдсаа ингээд те яг юу юунаас болж ийн шалтгаанууд нь юу гэдгийг бас ингээд жоохон ярихыг оролдъё л та. За даваа коуч маань хэлдгээр янз бүрийн айдсан те одоо ингээд бодит зүйлээс айдаг байна. За судалгаагаар харахад болохоор дэлхийн нийтийн одоо хүн амын одоо 1 номерын айдас болохоор ерөөсө үхлээс үхэх айдас. Үнэхээр үнэн те одоо үхлээс
айдаггүй хүн гэвэл одоо бол айдаггүй хүмүүс олдно. Үхлээс хизээ нэгэн цагт айж байсан уу гэвэл өстө бараг л 100% айж байсан баг тий. Тэгэхээр үхэл гэдэг үг чинь өөрөө айгүй айхтар үг. Үнэхээр ингэж айц одоо автгаас тий. Ингээл би энэ дэлхийн хорвоогоос ингээд байхгүй болчих яах юм бэ гээл тий. Хүүхэд байхасаа л бид нар үхэл гэдэг юунаас айдаг байсан шүү дээ. Хоёр дахь айдас нь болохоор ерөөсөө үзэгдэж харагдах айдас. Өөрөөр л одоо тайзан дээр гараад олонний өмнө гарч ярих public speaking гэж хэлдэг тийм. Энэ зүйлээс ингэж айдаг байна. Тэгэхээр нөө айдас гэдэг чинь одоо янз бүрийн л л да. Тэгэхээр хамгийн гол нь бид нар яг юунаас айгаад байна гэдгээ олох нь чухал байдаг. Юунаас. Монголчууд болохоор хүн намайг юу гэж бодчих вэ гэдэг айдас бол маш их байдаг тийм. Хүн намайг юу гэж бодож байгаа. Өөрөөр шүмжлээс айж шүү дээ тийм. Шүүмжлээс айж. Тэгээ ялангуяа энэ чинь үзэгдэж харагдах айдас донд ордог. Одоо тэр public speaking гэдэг чинь бид нар үзэгдэж харагдж байгаа. За олонний өмнө хэдэн зуун одоо тий хэдэн мянган хүний өмнө тайзан дээр гараад микрофон бариад зогсохгүй махад зүгээр ингээд бит хоёр шиг ингээд лайв хийж байгаа гэдэг чинь бас л ингээд public speaking байгаа хгүй. Өөрөөр бид нар одоо лайвыг одоо publicly хүн болгон үзэх боломжтой, хүн болгон шүүмжлэх боломжтой, хүн болгон шеэрлэх боломжтой тий ийм зүйлийг ингээ хийж байгаа ш. Тэгэхээр энээс маш их айж байна. Тэгэхээр энэ айдсны арт чинь юу байна вэ гэдгийг бид нар одоо яах хэрэгтэй байхгүй процесслах хэрэгтэй дээ. За юуны түрүүнд юунаас айж байна. За энэ дээр зөвхөн хоёулаа нөө жишээг авчил да одоо юунаас айж байна гэхээр үзэгдэж харагдахаас тий public speaking хийхээс айж байна. За тэгвэл яагаад айгаад байна гэсэн хоёр дахь асуултанд орж ирэх хэрэгтэй. За тэгэхээр яг энэ дээр чинь шүүмжлүүлэхээс айж байна. Тэгэхээр яагаад бид нар шүүмжлүүлэхээс айж байна гэд те яг ингээд нөгөө сонгины хаш шиг бид нар яагаад гэсэн асуултуудаа ингэж тавьж явсаар байгаа тэрэндээ яг үнэн шударгаар ингэж хариулсаар байгаад биднэрт яг тэр айцынхаа гол шалтгаан руу очиж байгаа байхгүй. За тэгэхээр хоёулаа энийг бас ингээд процесслаад үзье л да. За өмнөхтэй даваа коуч маань одоо коуч болохоос өмнө ингэж үзэгдэж харагдахаас өмнө те энэс айдаг байсан уу? Ерөөсөө надад бол дээрээ байсан шүү дээ. Ерөөсөө одоо тэгэл багаар нь ингээл айсасаа салаад явж л байна. Одоо хүртэл шүүмжлээс айгаад явж л байна. Шүүмжлээс яагаад айж байна? Шүүмжлүүлчихвэл яах вэ? Юу болох гээд байна? Одоо өөртөө итгэлгүй байдлаас л болж байгаа л да. Ер нь бол тий. Одоо бага насны шархтал бас холбож ярих байх л да тий. Өөртөө итгэлгүй байдлаасаа болоод шүүмжлэлээс айж байна шүү дээ. За тэгэхээр өөртөө итгэлгүй байдал гэсэн зүйл ороод ирж байна тий. Юунаас болж одоо ингээд дахиад нэг сонгоны хасаж тий шүүмжлүүлсгээс айж байна. За тэгээ шүүмжлэлчээр яагаад байгаа юм? Бид нар өгчихгүй штэ шүүмжлэлээгээд. Тэгэхээр нөгөө бид нар чинь төгс төгөлдрийн синдром гэдэг юмар одоо өвчлөсөн хүмүүс байгаа байхгүй. Бид нар perfect харагдах хэвээр. Бидний одоо энэ үс зүс царай хувцлалт бие хаа дуу хоолой юу гэдэг те ярьж байгаа тэр өнгө айс тэр одоо сонгож байгаа үг за одоо гэсэн тэр нэг сул үг хэрэглэхгүй байх те энэ бүгд чинь төгс байх ёстой гэдэг юмнаас бид нар үүдэлтэй байгаа хгүй. За тэгвэл одоо ингээд дараагийнхаа сонгоны хальсыг хуулъя те яагаад тэгвэл бид нар төгс төгөлдрийн синдромтой болцсон юм. За бид нар бага насандаа маш их шүүмжлүүлжсэн. Бага насандаа лагна чи тэгэх ёстой, ингэх ёстой. Энэ гэрээ ингэж цэвэрлэх ёстой. Чи онц сурах ёстой гэдэг ч юм уу те. Бусдаа ингээл харьцуулагдаад ингээл шүүмжлээс айгаал. Тэнгүүт нөгөө шүүмжлэл хүлээж авахын тулд ингээ байнгын ингээ магтаал хүлээж авахын тулд өөрөө өөрийгөө ингэж дараад нөгөө өөрөө өөртөө итгэл нь алга болоод ингээл нөгөө эргээд нөгөө хамгийн тэр нөгөө сонгоны хайлсаа хуусаар байтал яг гүнд нь эргээл нөгөө бага насны шарах нь ингээ гараад ирж байгаа хгүй. Тэр бага насандаа бид нар хинээр хүмүүжүүлэгдсэн. Ямар одоо итгэл үнэмшилтээс ертөнцийг харж байгаа үнцгэн нь юу юм? Бид нар өөрөө өөртөө хандж байгаа тэр хандлага маань юу юм? Бусдад хандж байгаа хандлага маань юу ингээл эргээл нөгөө юм руу орчиж байгаа хгүй. Тийм учраас одоо энэ трама коучуд ингэж төрөх нь аюул чухал байгаа. Тэр коучуудын одоо хийх ёстой ажлууд нь аюул чухал байгаа. Энэ бүгдийг чи ингэж ард нь ингэж гарч иж бид нар чинь янз бүрийн айцаас ингэж ангижрах нь аюул чухал байгаа хгүй. За миний хувьд одоо би бас ингээ үзэгдэж харагдах маш их айцтай байсан. Яг бол би гоё ярьж чаддгүй. Ингээ дуу хоолойноосаа бас ингэж амар ичдэг. Бас энд чи ичхүүр гэсэн нэг актер зүйлээ штэ тий. Дуу хоолойноосаа ичдэг. Ер нь бол айгүй ихэнх хүмүүсийг ингээ одоо сонсож байхад тий
би миний дуу хоолой надад таалагддаггүй гэдэг байхгүй. Өөрөө ингэж яриад тэгээд нөгөө дуугаа сонсон штэ тий. Тэгэхэд Ерөөсөө үе таалагддаг. ээж одоо яасан юм бэ яа тий. Дээрэс нь би ямар их сул үг хэрэгэлдэв юм бэ? Би ямар их нүдээ цавчдсан бэ? Би ямар их ингэж одоо эргэлддэм бэ ч гэдэг юм уу тий. Өөрөө өөрийгөө шүүмжлээд байдаг. За шүүмжлэх гэдэг зүйлд чинь нэг чухал ингэж бидний харах хэрэгтэй юм болохоор бид нарыг хэн шүүмжлээд байгаа вэ? Бид нарыг За өөртөө мэдээж хамгийн байгаа хүмүүс шүүмжлээд байгаа. Өөртөө байгаа юм бид нараас яг үнэ. Ийм үнцэг бас байна. Аа. Өөрөөр одоо бидэнд огт хамаагүй тийм хүмүүс одоо бидэнд одоо ялангуяа ингээд янз янз лайв хийж хахад те ингэхгүй яасан тэхгүй яасан те яас их сул үг хэрэгэлтэй инээ тэрэг гэж байгаа хүмүүс чи яг өндөө өөрсдөө шүүмжилж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс бол бидэнд бол нэг чухал биш. Ядвал хүн юмыг шүүмжиж байна гэдэг чинь хүн өөрөө өөрийгөө шүүмжилж байгаа гэсэн. Яг бол тухайн хүнд ямар нэгэн төгс биш юм байна гэдгийг хамгийн түрүүнд тэр хүн чинь өөрийнхөө шархны дагуу олж хараад тэрэн дээр ингээ фокуслаад бусад тэр хүний яриа тий чухал байна уу тэр контент нь тэр агуулгын чухал байна уу надад ямар өгөөж өгөхөнтэй сонирм биш байхгүй. Яг тэр хүний тэр хэрэглээд байгаа сул үг аягүй чухал болчиход байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр тэр хүний шархан дээр одоо шархыг бид нар хүндчиж чинь гэсэн. Тэгэхээр хэрвээ та одоо альва ярилцлага, альва подкаст, телевизээр ярьж байгаа хүн те эсвэл уншиж байгаа ном эднийг хэрвээ шүүмжлэмээр санагдвал та яг юун дээр шүүмжлэх гээд байна гэдгээ анзаарах нь аягүй чухал шүү. За яг энэ дээр ажиллавал та өөртөө ажиллаж чаднаа. Өөртөө коучинг хийж чаднаа гэж ингэж ойлгох байна. За энэ ихний нэг үнцэг те. За хоёрдугаар нэг үнцэг нь юу гэх юм бэ? Бидний хамгийн ойр дотны хүмүүс шимжилдэг. Бидний аав ээж, бидний нөхөр, бидний хүүхдүүд, за магадгүй бидний ажлын газрын хамт олон найз нөхөд те. Тэгэхээр бид нар чинь нөгөө тэр ойр дотны хүмүүсээсээ хайр, инрэл, халамж те, магтаал, урамшил тийм юм ингэж авах аюу дуртай байдаг. Тий. Шүүмж биш шүү дээ. Гэтэл одоо ингээд маш олон ингээд манай топ коуч академиэс төгссөн ингээд коучуудын юг хараад тахад те түүхийг ингээд хараад тахад ингээд яг яриад эхлэхэд ялангуяа бид нар чи айгүй эмзэг сэдвээр ярьж байгаа шүү дээ өөрийнхөө амьдралын түүхийг яаж зовж зүдэрж исэн. Тэгээ яаж энэ зовлонгоосоо гарсан ямар арга хэлбэр арга одоо хэрэглээд ингээд гараад те одоо ингээд ямар ч айцгүйгээр ингээд амьдарч байгаа яаж ингээд жаргалтай амьдарч байгаа гэдэг талаар ингээ ярихад хамгийн их шүүмжил ирж байгаа хүмүүс нь ерөөсөө тэр аав, ээж, ах トゥ нөхөр тийм байдаг. Тэгээд зарим хүмүүс маань бас ингээд тэр одоо шүүмжлэлт ингэж айгаа тэр шүүмжлэлээс айгаад ингээд зогсчтой тохиолдол байна. Эсвэл тэр хүмүүс таалагдах тэр яриаг нь хийж байгаа тохиолдол байна. Айгүй тийм зөөлөн, тийм их тулга тойрсон, тийм гоё үгийг хэрэгэлсэн, тэрс ингээд шууд ингээд юмар нэрлээд биш тийм хүмүүс бас байна. За одоо миний одоо хэлэх гэж байгаа хамгийн гол юм нь болохоор таныг шүүмжилж байгаа хамгийн гол хүн чинь та өөрөө байдаг. Та өөрөө байдаг. Тийм учраас одоо энэ айдас гэдэг юм хүн өөрөөсөө ухах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ айдас хизээ намайг хэдэн настай байхад хэн суулгach ба? Энэ айдас үнэхээр минийх мөн үү? Одоо өөрөөр л ингэж одоо тухайлбал одоо бизнес эрхлэх гээл те нэг ингээл бизнесийн гоё санаа сэтэл төрөөл хөөсөө ингээл зөндөө гоё ингээл дотроо ургуулаал ингээл бодоол яг эхлэх гэхээр хүн ихэвчлэн өөрөө өөрийгөө зогсоодог. За би тэр нэг хичээл ингээ бизнес эхлэхгүй шатцсан штэ. Тэдэн сая төгрөгөөр шатцсан. Ишиг шиг би чадахгүй. Энэ бизнесийг чи өөр хүмүүс тийм тусгай авьяастай мундаг бизнес чадвартай хүмүүс одоо хийдیں баяжтیں۔ Би чадахгүй. За энэ дуу хоолой чинь миний дотор явж байгаа одоо inner voice байгаа байхгүй тий. Миний дотор дуу хоолой. Гэхдээ бид нар юу асуух хэрэгтэй гэдэг өөрөөсөө энэ дотор надад хэлээд байгаа тэр шүүмжлийн дуу хоолой үнэхээр минийх мөн үү? За иймэрхүү ингээд нэг гүн гүнзгий те ингэж нэг өөрөө өөртөөгөө суух, өөрөө өөртөөгөө ингэж бясалгах те яг ингэж гоё асуултаа тавиад бичих те өөрөө өөртөөгөө ажиллах иймэрхүү асуултуудад бид нар үнэн байдлаар те чин сэтгэлээсээ ингээд заавал ингэж нөгөө тархиндаа зархагдахгүйгээр те за тархиндаа зархагдахгүйгээр гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл би одоо тайлбарлая. Яг бол мэдээж бүх юмыг тархи захирж байгаа шүү дээ. Гэхдээ тархины хамгийн анхдагч үүрэг нь юу вэ? Responsive гэх байна. Тархины хамгийн анхдагч үүрэг нь өөрийгөө хамгаалах. Тэр хүн айдсанд автж гин гэдэг чинь тархи тэр хамгаалах механизм ажиллаулаад байгаа байхгүй юу?
Би айж байна гэдэг чинь тарих хамгаалах механизм ажиллаж байна. Тэнгүүтээ нөгөө дотор нөгөө шүмжилж байгаа нөгөө дотроо хэлж байгаа ингээд inner voice тэр дуу хоолой нь юу хэлээд байна гэхээр өө чи чадахгүй штэ. Өө бүтэхгүй. Өө дараа нь болъё те нөгөө procrastination. За маргааш. За дараагийн нэгт өдрөөс, за дараагийн сараас, дараа жилээс. Ялангуяа одоо шинэ он эхлэхэд те 1 сарын 1-ээс би турнаа. 1 нарын 1-ээс би стандараа гой болноо. За гих мэтчил ингээд procrastination гэсэн тэр нөгөө юмыг ингэж хоош нь тавих, хоошлуулах те энэ зүйлүүд чинь ингээд гарч ирээд байгаа. Тархины одоо үндсэн үүрэг явж байгаа байхгүй. Тийм болохоор бид нэр тэр нөгөө өөрөө өөртөө чин сэтгэлээс хариул гэдэг нь тархиныхаа одоо тэр нөгөө үндсэн үүрэг болох тэр нөгөө өөрийгөө хамгаалах тэр шалтгауудыг тооцоос нь өмнө. За жишээ нь саяны бизнес дээр хэлээ л да тий. Бид нар өөрөө өөртөө юу хийж зогсоож байна. Өмнө би бизнес эрхлэх гэж оролцсон шүү дээ. Болоогүй бүтээгүй би шатцсан гэдэг шиг ингээд тархины өөрийгөө хамгаалаад байгаа тэр нөгөө тайлбарууд нь болоо авчиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ үнэн үү гэсэн асуултыг бид нар асуух хэрэгтэй. Окей. Тэгэхээр энэ аюу гоё ингээд нөгөө коучингийн юу болчлоо л доо. Коуч гэдэг шүү дээ хүмүүс. Тэр та бүхэн одоо Викторийг ингээд сонсох хүмүүс маань ингээд энэ ч одоо юу яриад байгааг бол энэ айц гэдэгт чи бид нар бас өөртөө бас ажиллаж болд юм аа. Яг удаан л та хүн өөрөө өөртөө коучлна гэвэл бас удаан. Тэгтээ бас гайхалтай номын дагуу бид нар бас ажиллаж болно шүү дээ. Одоо эргэцэн нэгэд Нара Томсон багшийн маань гаргасан юм гайхалтай ном байгаа. Тэгээ энэ ном бол миний гар дээр цөөхөн үлдсэн байгаа. Тэгэхээр энэ номны дагуу хүн айцтайгаа бас ажиллаж болно шүү. Өөрөөр л одоо өөртөө ингэж нөгөө коучинг хийх боломжтой гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүн өөрийнхөө тархийг бас хэр сонсож байна. Тархи чинь чамд ямар шалтгууд хэлээд байна те өөрийн чинь тэр нөгөө айцыг даван туулах гэж тэр айцаа ингэж процесслахж тэр одоо хэлж байгаа тэр шалтгууд нь үнэхээр үнэн мөн үү? За үнэн бол яах юм? Худлаа бол яах юм? За ингээд салаалал ингээд өөрөө өөртөө ажиллах аюу гой боломжтой болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ та ингээд коучтай ажиллах юм бол энэ айцсуудаас ингээд аюу сайхан ингээд тодорхойлоод нөгөө сонгоны хайш ингээд хуулаад яг үндсэн ингээд шалтгаан нь олоод тэгээ цаашаа ингээд яаж гарах вэ гэсэн энэ зүйл рүү орчиж байгаа байхгүй. Тэгэхээр үндсэн шалтгаанууд гэвэл ерөөсөө л энэ бага наснд нь бидний өсгсөн хүмүүс биднэрт ямар ихтгэл үнэмшил суулгасан, ямар бодол, ямар одоо код, програмчил суулгасан одоо нөгөө альва гар утас техник тоног төхөөрөмж нөгөө үйлдвэрийн default system гэж ядаж штэ нөгөө үйлдвэрээс гарч байгаа систем бид нар ч гэсэн яг тийм системтэй төрдөг байхгүй. Одоо хэдийгээр ингээ хүн болоод төрчихж байгаа ч гэсэн бидний ингээд нөгөө тархины нейронууд чинь холбоосууд нь тэр бидний өсгсөн хүмүүсийн бодол, ихтгэл үнэмшил, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг одоо юу гэдэг ертөнцийг харах үнцэг энэ бүгд чинь одоо бидний тэр нөгөө үйлдвэрээс гарч байгаа систем дотор явж байгаа зүйл болчихж байгаа байхгүй. Тэр дотор чинь айц явж байгаа. Өөрөөр үнэхээр энэ айц минийх мөн үү гэж асуух чинь магадгүй эн чинь биш. Магадгүй таны өсгөж исэн тэр аавын, ээжийн, эмээгийн, өвөөгийн тэр эрт дээр үеийн хүмүүстэй би яагаад эрт дээр үе хүмүүс гэж ярьж байгааг бол одоо бидний аав ээж чинь социализмын үед ит ингээд залуу нас нь өнгөрөөд ид бидний ингэж төрүүлж өсгөөд ид ингээд хөдөлмөрлж исэн тийм нас байгаа байхгүй. Тэгэхээр тэр үеийн майндсет, тэр үеийн бодол, тэр үеийн тарих үнэхээр өнөөдөр 2025 онд ажиллах уу? Үгүй шүү дээ. Гэтэл бидний тарих чинь тийм юмар програмчлагдаад кодлогдсон байна. Тэгэхээр эдгээр айцуудаа бид нар ингэж нөгөө сонгоны хайлт шиг гуулаад ингэж процесслахдаа энэ одоо тэр кодуудаа ирэн харах шаардлага гарчиж байгаа байхгүй за нэг тиймэрхүү юу байна яг үндсэн социализм үед чинь нөгөө аав ээжүүд чи айгүй хөдөлмөрлөдөг байсан ингээд ажлаа 8 цагийн ажлаас гадна өглөө сонсголтой оройн лекцтэйгээр хүүхдүүдэд дандаа л гэртээ ингээд бага насны хүүхдүүдэд нь даадгаж өгчөөл явдаг гэсэн шүү дээ. Ер нь бол маш их орхигдож ганцаардарч цоожлогдож ирсэн хүүхдүүд байгаа орхигдохаас ганцаардахаас хаягдахаас айдаг айцтай гэх жишээ нэ За ер нь айцыг бол тоочод ерөөсөө барахгүй юм билээ. Би өчигдөр ингэж жагсааж утсан байхгүй ер нь ямар хөө янз айц байх вэ гэж бичсэн чи ерөөсөө ганцаардлаас айдаг айц бол монголчуудад маш их байх юм билээ. Тэр хаягдах, гологдох тэгээд за тэгэл худлаа буруу ихтгэл үнэмшлүүд зөндөө байдаг. За тэгэл миний хувьд болохоор нөгөө хар цагаан хил амнаас нөгөө манай өвөө лам байсан.
Тэгэл нөгөө хүмүүс чинь засал хэлэхээр хар цагаан хил ам болчихж гээл тэгээд манай өвөө засал хийж өгдөг гэсэн болохоор за энэ хар цагаан хил ам гэж л өстө нэг айхтар юм байдаг юм байна гэдэг би тэрнээс жишээлбэл айгаад өссөн байгаа байхгүй. Одоо Яг өстө үнэ. тий одоо ингэж өөрийгөө олж авсанд өстө нэг хязгаарч засал хийхээр бодлоо гэж бодож байгаа өөрийгөө олоо тий. Тийм шүү дээ. За тэгээд Одоо хар цагаан хил ам гэдэгтэй холбоотой яг юм юу бэ шүү дээ, тий? Бас юунаас айж байгаа гэдгээр бид нар ихэвчлэн бол одоо түрүүний хэлсэн одоо бизнесийн жишээн дээр за ингээ үзэгдэж харагдах тий public speaking жишээн дээр аль аль нь болохоор яг энэтэй холбоотой шүү дээ. Одоо fear of failure тий хүн одоо алдаа хийхээс айдаг. тий. Хүн одоо бүтлгүүтгэхээс айдаг. Би буруутчих вэ? Намайг хүн буруутгах вэ? Би алдах вэ? Би энэ дээр шатчих вэ гэд те өөрөөр л одоо болоогүй зүйлийг болсон мэт бид нар ингэж төсөөлөөд яг үүндээ тэр энерги бид нар дуудаад байгаа штэ. Тэгээд яг үнэ тэгэл Би бүтлгүүтг нь тодорхой штэ гэсэн ийм юмар эсвэл угаасаа бүтлгүүд штэ. Бид нар юу бодож чинь, юун дээр фокуслж чинь, юуг дуудаж чинь одоо manifestation те юуг manifest хийж чинь тэр чинь л болно штэ. Одоо ингээл бид нар сошиал дээр ингээл нэг юм юу үзэж байгаагаас бид нар ингэж яах хэрэгтэй байхгүй юу? Одоо анзаарах хэрэгтэй. Бид нар юунаас айж тэр юмаа бид нар ингэж манифест болоод тэр нь одоо ингээд тэр сошиал дээр гарна штэ. Бидний үзэж байгаа юм, сонсож байгаа юм. Тэгэхээр тэр айцаа бид нар тижээгээл тэтгэл услаал яваад байгаа байхгүй. За эн чинь болохоор ингээд эргээд юутай холбоотой гэвэл за нэгдүгürt одоо энэ нөгөө алтгаас те бүтлгүүтгэс айж байна. За үүний эсрэг тал нь айгүй тийм сонин үнцэг гарч иж байгаа байхгүй. Тэр нь болохоор fear of success. За энэ болохоор яг тэр цагаан хил амтай шууд холбоотой болчихж байгаа байхгүй. Өөрөөр бид нар амжилтаас айж байна. За ингээд ярахад аюу сонин. Би анх одоо багшаасаа тий Нара Томсон багшаасаа бид нар амжилтаас айдэн штэ гэж сонсоход нь юу вэ? Амжилтаас айна гэж юу гэдэм бэ багшаа? Амжилтаас айх боломжгүй штэ гэх тий. Тэнгүүд тэр чинь юу хэлээд байна гэхээр би үзэгдээд харагдчихвал би бусдад танигдчихвал би одоо ингээд бусдын хүндлэлийг авчвал таахгүй байвал яана. За би ингээ коуч гэсэн юм гайхалтай мэрэгчлэг ингээд аваад ингээд би одоо коуч Лана гэсэн юм нэг гайхалтай сэтэр зүвчлээ тий. За тэгвэл би бусад туслахгүй байвал яана. Би тэр цагаа гаргаж чадахгүй бол яана. Би одоо ингээд тий коуч болчоод би коучороо ажиллахгүй байвал яана ч гэдэг юм уу тий. Иймэрхүү амжилтаас айсан зүйлүүд бас байна. За ялангуяа одоо ингээд хүн чинь ингээд нөгөө за одоо бид нар чинь нөгөө бурхны шашинтай хүмүүс те нөгөө харт хилам цагаан хилам тэнгуүдээ нөгөө лам дээр очиод ингээд асуухаар харт хиламын ном уншуул цагаан хиламын ном уншуул те тэгэхээр эний чинь бид нар багаасаа одоо ингээд аав ээжигээ эмээ өвгөө дагаал ингээд гандаа ордог байсан те ялангуяа энэ цагаан сарын дараа шинийн 3-ны 8-ны засал гээл те хитний чүлээ тэгэл би бол ингээд өөрөө ч одоо ингээ хүсэхгүйгээр юунд ч очиж байгаа мэдгүй ингээл тавхтай ингээ барьчаал ламын өдөөс хараад ингээл уншиж байгаа номын ч ойлгохгүй ингээл нойр хүрээл энэ хурдан дуусаасаа гээл тавхтай эдэг алдчихвээ гэл ингээл бариа судаг байсан байхгүй. Тэгэхээр тэр чин болохоор бидний багаас ерөөсөө энэ амжилттай байсан ч тэрийгэ ил бүх харуул бид нар даруухан байх хэвээр их мөрөн дүлгэн эрдэнэтэй хүн даруухан тий бид нар тэрийгэ нуух хэвээр дарах хэвээр одоо өөрөөр хэлбэл чи бусдад үзэхтэй хэрэггүй бусдад тийм ухаантай харагдах хэрэггүй зүгээр даруухан бай. Ерөөсөө ийм кодтой ингээд шууд холбоотой болчихж байгаа хгүй. Тэгэхээр нэг талаар бид нар ингээд бүтлгүүтгээс алтгаас айж байна. Нөгөө талаас бид нар амжилтаас айж байна. Тэгэхээр иймэрхүү юм нөгөө сонин айцууд бас байна л да. Тэгэхээр тэр нөгөө бүтлгүүтгээс айдаг гэдэг чинь эргээл нөгөө perfectionism те нөгөө төгс төгөлдрийн синдромтой ингээд шууд холбоотой. Эргээл нөгөө бага нас руу ингээд орчин те. За тэрнээс гадна нөгөө procrastination гэж ингээд ярихад болохоор procrastination те юмыг ингээд басиг л хойшлуулаад байдаг. За энэний ард болохоор нэгдүгürt айдас байгаа. Гэхдээ шууд ингээд айдас гэдэг ингээд бас ингээд тогтчиж бас болохгүй л те. Яг тухайн хүний нөгөө individual approach айгуу чухал байгаа байхгүй. Тухайн хүн болгоны амьдрал өөр шүү дээ. Хүн болгоны өгдөл өөр, туршлага өөр, түүх нь өөр, амьдралын зам нь өөр те. Тэгэхээр тухайн хүн
ямар үед одоо ингээд юмаа ингээд хойшлуулад те за маргааш гэдэг аваад эн чинь нөгөө ядарсан үед байж магадгүй burnout-д орсон амар стресстсэн магадгүй ингээд сэтгэл готролд ингээд ороход бэлэн эсвэл орчихсон те тийм үед чинь болохоор юм тэгэж те хорвогийн ингэж бүх гоё зорилгыг ингээд өөртөө тавьсан зорилгыг биелүүлээл хорвоо дэлхийг эргүүлэх юм бэ тийм чадлаггүй шүү дээ зүгээр ингээд бие махбод маань гүйцэхгүй байхгүй ядарсан. Тэгэхээр хүн өөрөөсөө бас л асуух хэрэгтэй. Тэгээ эргээл нөгөө хүн өөрийгөө хэр таньсан бэ, хэр мэдсэн бэ гэдэгтэй бас ингээд шууд холбоотой болчихж байгаа байхгүй. Би үнэхээр өнөөдөр стресстэй байна уу? Би үнэхээр өнөөдөр burnout-д орсон байна уу? Би ядарсан байна уу? Надад зүгээр л нойр хэрэгтэй байж багтгүй байхгүй. Нэг сайхан ингэж унтчих, амарчих, сайхан ванн твтчих, сайхан өөртөөгөө те ингээд нэг гоё хугацаа өнгөрүүлчих байгальд гараад одоо нэг алхачих ч юм уу те нэг тиймэрхүү амс хийх тэр нэг амрах юу байж магадгүй өөрөөр хэлбэл бид нар ч ирч хүчээр дутаад байхгүй энергиэр дутаад байхгүй тэгэхээр үнэхээр тэрийг өөрөөсөө асуу энэ одоо юм хойшлуулад байгаа те энэ procrastination-ийн ард нь юу байна би үнэхээр ядаргаанд орсон байна уу надад амралт хэрэгтэй байна уу би энергиэр дутаад байна уу надад энергиэр нүхэх тэр аргууд нь юу байна хүн болгон те өөрийнхөө энерги нөхөх аргуудтай те тэгэхээр надад тохирсон энергийн арга нь юу нөхөх арга юу вэ? За эсвэл би өнөөдөр ингээ full of energy те би ингээд юу л бол юухт бэлэн байна. А тэгтээ би маргааш гэдэг ингээ хойшлуулад байна. За ингэж байгаа тохиолдолд энэ чи ард айц явж байгаа. За тэгэхээр айц нь одоо юу вэ гэл ингээд явчих хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр аль ч тохиолдолд хүн чинь өөрөө өөрийгөө л айгүй сайн таньсан байх хэрэгтэй. Хүн өөрийгөө танихгүй тохиолдолд тэгэл бусдыг ч таних боломж байхгүй тэгэл нэг манан дунд те нэг ойд төрсөн сармагчин шиг л амьдарч байгаа байхгүй. Би өөрөө нөгөө айгүй олон жил тэгэж нөгөө өөрийн зорилгогүйгээр хүний зорилгын дагуу өөрийн тарихгүй хүний тархины дагуу амьдарч ирсэн болохоор ингээд өөрийгөө олох нь ямар чухал юм бэ гэдэг ингээд хүмүүст ингээд көчлөд явхад бас айгүй олон тийм хүмүүс байгаад байгаа байхгүй. За нэг иймэрхүү бодлоод төрж энэ даваа. Тэгэхээр бас нөгөө хүмүүс чинь мөнгөгүй болохоос их яадаг шүү дээ. Мөнгөний шарх цаана явж идэг. Мөнгөгүй болчихгүй л гэл өстой за мөнгөтэй болно. Одоо мөнгө чинь бол энерги гэдэг байгаа шүү дээ. Хүссэн хүнд нь би одоо мөнгөтэй байх ёстой ч гэдэг мөнгө надад одоо байнга байж идэг энэ төр гэсэн тийм энергитэй хүнд ирдэг гэдэг байгаа шүү дээ. Одоо сайн муу мөнгө болоод ингээд хүнийг энэ муу хүн энд очихгүй тэр сайн хүн тэнд очино гэсэн тийм энерги биш. Тэгэхээр мөнгөгүй болохын айдсын тохиол нэг жоох ярих боломж байна уу? Ер нь жоох болоод энэ лайв маань. Яг хоо мөнгөгүй болох айдас. За энэ дээр болохоор би ч нөгөө мөнгөний коуч биш шүү дээ тий. Гэхдээ би өөрөө нөгөө мөнгөний амар их шарахтай байсан. Тэгээд их цай коуч маань манай топ коуч академи Money Mindset те мөнгөний сэтгэлгээний коуч байгаа. За тэгээд Нара Томсон багштайгаа энэ мөнгөний шарахыг эдгэх гэж одоо би 3 дахь жилдээ ингэж ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр мөнгөний шарах маань ер нь бол нэлээд гүн гүнзгийсэн. Тэгээ энэ дээр бол юу ойлгож байгаа гэхээр ерөөсөө биднэрт за мэдээж мөнгө бол энерги те одоо юм багтаамжтай хүнд ингээд мөнгө нь орж ирдэг гэдэг тий. Тэгээ саяхан нөгөө багш маань нөгөө CEO Club гэдэг Аргентинд амьдардаг тий гахалтай нөгөө мөнгөний financial psychologist тий мөнгөний санхүүгийн сэтгэл зүйч гэсэн гайхалтай коуч хүнийг урьсан шүү дээ тий. Тэгэхээр тэр хүний хэлж байгаа юм тий амар гайхалтай сурвалжлсан. Саяхан ч ерөөсөө урчигдрах нь тий. Тэгэхээр тэр хүний одоо хэлж байгаа юмнуудыг ингээд дахин ингээд сонсоод өөртөө би юун дээр явж гин ямар одоо левелд нь те ямар үе шат дээр нь явж гин би юу хийвэл одоо дараагийн үе шат руу орох вэ гэдэг дээр одоо бид нар тунгаах хэрэгтэй болж байгаа байхгүй. За ингээд юу энэ далмиг хэлээд нөгөө CEO клубийн талаар ярьчих. Одоо CEO клуб гэдэг нь болохоор одоо Нара Томсон багшийн маань үүсгэн бий болгосон нэм гайхалтай эмэгтэйчүүдийн клуб байгаа шүү. За CEO гэдэг нь болохоор одоо өөрийн бизнестэй тий өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн одоо мундаг ингэж тэлэлт явуулж байгаа эсвэл эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. За энэ донд манай коучуд бас явж байгаа тий коучинг гэдэг чинь бас бизнес юм ч тий. Тэгэхээр ийм бүсгүүч за эсвэл ингээд аяг өндөр орлоготой цалинтай тийм менежерийн төвшөнд ажилладаг тийм эмэгтэйчүүд ингэж нийлээд нэгдээд за ингээд багшаасаа тэгээд мөн одоо дэлхийн бусад гайхалтай энэ зочин илтгэгч нараас бид нэр сонсдог, сурдаг
бие биенээсээ сурдаг ийм нэг гайхалтай клуб одоо community те гайхалтай хамт олон байгаа байхгүй. Тэгэхээр энэ хамт олон дунд ингээд хэрвээ та ороод ирвэл бид хоёрын нэгэнтэй бас холбогдож болно шүү. За тэгэхээр бид нар ингээд бас ингээд чиглүүлээд өгөх боломжтой. Тэгэхээр энэ CEO клуб дээр болохоор багш маань амар гайхалтай зочдыг урьсны нэг нь одоо энэ мөнгөний санхүүгийн сэтгэл зүйч гэсэн хүн Юлия гэдэг нэг коучийг урьсан байгаа. За тэр хүний хэлж байгаа юм дээр би ингээд өөртөө дүгнэлт хэлэхэд юу вэ гэхээр за мэдээж хүн мөнгөгүй багтаа ямар мэдрэмжтэй байх вэ? Бид чинь мэдрэмжэн дээр ажиллах нь аюул чухал байхгүй ямар ч мэдрэмж байсан тий. Тэгэхээр мөнгөгүй байхад бид нар үнэхээр сул дорой юм айц тавцсан. Юуны төлөө айж байгаа вэ бид нар? Юуны төлөө? Ирээдүйн төлөө айж штэ тий. Ирээдүйдээ бид нар одоо өөрсдийгээ ингэж авч явах мөнгөгүй болчихгүй. Хүүхдүүдэд боловсрал олохгүй байж чадахгүй байх вэ? За бид нар ингэж гэр орноо магадгүй алдчих вэ? Ер нь эцээцэд бид нар хотод маань тий холтой байх уу, хоосон байх уу гэсэн айц хүртэл ингэж орж иж байгаа байхгүй энэ бүгд чинь. Тэгэхээр энэ мэдрэмжтэй байхад бид нар одоо бие махбод маань хүртэл те нөгөө даралт маань ихсэн, хамаг бие маань чангарна, одоо зүрх маань өвдөн те энэ тэнд ингээл өвдөн те. За тэнгуут нь окей тэгвэл би хангалттай мөнгөтэй байна. Тэгвэл би ямар мэдрэмжтэй байх вэ гэхээр энэ мэдрэмжээ эргээд нөгөө процесс л айгуу чухал байхгүй. Мэдрэмжээ процесслах нь. Тэгэхээр энэ айдасч бай, за энэ мөнгөний ч айдас бай, үзэгдэж харагдах ч айдас бай, бизнес эхлүүлэхгүй чадахгүй, юмаа одоо хойш нь тавьж ийн тавьчихгүй байна. Одоо бидний амьдралд ямар стрессфул те стресс өгж байгаа ямар шалтгаан одоо юу байна? Үйл явдал байна. Тэр бүгдийнхаа мэдрэмжийг бид нар хамгийн түрүүнд процесслах хэрэгтэй байна. За процесслах гэдэг нь юу хэлээд байна гэхээр хүмүүс бас ингээ ойлгохгүй юм байна лээ. Ерөөсөө процесслах хамгийн юм энгийн бөгөөд гайхалтай арга нь юу вэ гэхээр ерөөсөө journaling. Ерөөсөө өөртөө бичиж ав. Ингээл дотор ингээд төгшүүр төрлөө. Яг бол бид нар чинь юм нөгөө мөнгөгүй байх айцтай ингээд автаад эхлэнгүүд ингээд шууд төгшүүр төрөөд эхэлж байгаа байхгүй. Шууд зүрхний цохилт маань үрсэж чинь, даралт маань ихсэж чинь. Тэнгүүтээ эн чинь нөгөө зүрхний юулаа нөгөө бөөрийн дээд булчирхаагаас нөгөө кортизол гэдэг даавар ялгарч байгаа шүү дээ. Энд чинь стрессийн даавар те. Нөгөө даавар маань ялгарлаа, адреналин одоо дагаад ялгарлаа те. Тэгэхээр кортизол, адреналин гэсэн энэ айдсын те энэ стрессийн дааврууд ингэж ялгарчхаараа бид нар тэр нөгөө одоо ер нь ингэж бие махбод чинь ингэж өөрөө хямраад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүгд чинь яг төгшүүр түргөөд эхлэнгүүд надад ямар мэдрэмж төрж ийн гэдгээ ингээд бичээд ирнэ. За ямар үед төрж ийн. За тэнгуүтээ тэрнийхээ нөгөө эсрэг баганд нь те бид нар ингээд өөрсдийнхээ ингээд харин эсрэгээрээ би ингээд мөнгөнд санаа зовхгүй байвал заавал нь одоо нэг $1 саятан болохгүй маа гэхэд те маргааш ямар ч гэсэн миний ходоо цатгалан би өөртөө хүссэн юм авчин би хүүхдүүдэд ямар ч гэсэн дажгүй боловсрол олох чинь гэсэн тийм хэмжээний мөнгө ороод ирвэл би ямар мэдрэмжтэй байх нь. Тэгэхээр хамгийн түрүүнд энийг чинь процесслах нь аягүй чухал байхгүй. Гэтэл бид нар процессч чаддгүй. Тэгэхээр би өөртөө ингэж өгсөн даалгавар одоо мэдээж биднэрт бол айдас коуч хүн гэхээр л бүх айцаасаа салцсан гэсэн огт биш шүү дээ. Яг бол нөгөө нэг стресстэй үйл явдлууд байдгаараа л байна. Бид нар одоо бүгдээр ингэж овоож цоцсон $1 саятан болчоогүй байна. Бид нарт одоо тэр санхүүгийн асуудлууд нь байна тий. Хамгийн гол нь энийг бид нар нөгөө мундаг хамт олонд тий байснараа тэр мундаг коучудаас ингэж суралцсанараа бид нар энийг ингэж процессэлд сурч байгаа байхгүй. Тэгэд өөрийгөө яг ямар шатанд явж ийн гэдгээ мэдж байгаа байхгүй. За энэ нөгөө уржигдрын нөгөө хинээс санхүүгийн зүгчээс даваа коуч юм сурсан юм юу вэ? Одоо яг үйлдэл болгох яг тэр мөнгөний чинь мэдрэмж миний яг юм зүрхэн хүрдэндээ би одоо нөгөө энерги геймчлэгч болохоор хүрд гэж аягүй ярьдаг. Тэгээ зүрхэн хүрдэн дээр бүр ингээд зангираад байгаа юм чинь мөнгөнд санаа зовоод яана бүтлгүүтгэе ингэхээ алдахыг мөнгөгүй болчихгүй дампуурах гэгээд тэр мэдрэмж чи угаасаа яг Юлигаас хичээл авч явах надад байжсэн байхгүй. Тэгээд би асууж исэн байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд зүгээр л өөрийгөө тайвшруулах хэрэгтэй юм байна гэдгийг хамгийн сайн ойлгож авсан. За би мөнгөтэй болно. Одоо мөнгө дандаа байдаг гэд би ингээд өөрийгөө ер нь бол би яг тэр хичээлээс хойш өөртөө тэрийг аягүй одоо нэг affirmations гэдэг шүү дээ. Тэрийг бол хамгийн их хэлж байгаа. За тэгээд ястаа нөгөө сонгоны хайр шиг за энэ айдас маань юунаас ирсэн бэ гэж ястаа нөгөө процесслах дээр л одоо ингээд явж байгаа юм л да миний хувьд бол. Тэгээд ямарсантай багш нөгөө намайг юунаас ингээд яагаад юм бэ? Айгаад байгаа юм бэ? Сургалт яваад ингээд хурдан зарлаад одоо коуч болсны хэрэг үлээ сургалтаа зарлаач гэдэг тэгсэн чинь би одоо сургалтаа явуулахаас юунаас айгаад байгаа юм болоо гэж
явсан чи төгс төгөлдрийн синдром маань л бас чи хангалтгүй байгаа. Ингээд мэдэхгүй юм гараад ирвэл яах юм ингээд хойш нь тавиад байгаа юм билээ. Тэгэхээр би нөгөө төгс төгөлдрийн синдромдоо бас ингээд ажиллаж байгаа. Одоо ерөөсөө ингээд шийдчих яг одоо. Би одоо энэ Мартин амнаар зориулаад би чи нөгөө сургалт явуулж үзег байгаа шүү дээ. Коуч болоод. Тэгээ яг сонсон дуусан юм манад одоо ингээд энерги дантах хүмсэр гэл ингээд бүх юмнууд нийлүүлсэн ч гэсэн би уг нь ингээд сургалт явуулчих хэмжээний юмнууд уг сонссон байгаа аахгүй. Тэгээд төгс төгөлдрийн синдром маань тэр айдсан бол намайг ингээд хойш нь татаад байгаа юм билээ. Тэгээд би энэ Мартин амнарын эрэгтэй эмэгтэй хамаагүй ямар ч хүн орж ирж болно. Нөгөө миний юу ч одоо өөрийнхөө амьдралыг одоо амар амгалан гэр бүлийг ингээд байгуулаг бүтээгээд явж байгаа хүний хувьд амар амгалан гэр бүл гэдэг нэртэй нэг тийм үнгүй сургалт ингээд зарлчихё. Одоо өөрийнхөө ацыг даван туулъя. Тэгээд юугаа зараа одоо ингээд гаргачих. Тэгээд ер нь бол төгс төгөлдрийн синдром юм байна. Би хангалтгүй шүү дээ. Гэсэл тийм айдас намайг ингээд бүх юм маань уяа дээрээс тий. Тэгээд ингээд журнал Тэгээ төгсийн синдромоос гадна импостер синдром байгаа шүү дээ даваагүй ч. Ялангуяа нөгөө группийн хамгийн том асуудал чинь импостер синдром. Яг ингээд сургалтаа явуулаад эхлэхэд импостер синдром нь за чи ахаад нэг коучингийн диплом авчих. Чи ахаад нэг хэдэн жилдээ ганцаарчсан коучинг өгчих. Чи ахаад нэг одоо тий багшаасаа ингээд хит хэдэн хичээл авчих. Тэгжиж чи өөрийнхөө хөтөлбөрийг гаргаа гэсэн энэ синдром байгаа байхгүй. Ахаад нэг хэдэн ном уншчих тий. Ахаад нэг хэдэн цаг судлуулчих гэсэн. Энд чинь л нөгөө импостер синдром коучуудын өвчин байгаа байхгүй. За тэгэхээр ерөөсөө ямар ч одоо төгөлдрийн синдромч бай, импостерч бай, за ямар одоо айдас байна уу те. Энийг авах ерөөсөө цорын ганц арга байгаа. Тэр үйлдэл хийх. За тэгээд түрүүний нөгөө Юлия коучийнхаа хэлсэн юуны дагуу яг үнэ энэ мэдрэмжүүдээр процесслах хэрэгтэй. Яг энэний ард ямар айдас байна гэж нөгөө сумныхаа хэсгийг одоо авах хэрэгтэй. Тэгээд төгшүүрийн мэдрэмж дээрээ бид нар удаж болохгүй. Төгшүүрийн мэдрэмж дээр. Төгшүүрийн мэдрэмж дээр утгал юм бол нөгөө тархичин айгүй өөрөөр буруугаар ажиллаж эхэлнэ. 9 шидийн excuses те 9 шидийн шалтгаан те нөгөө айдсыг улам томруулаад эхэлнэ. Төгшүүрийтэй ч үе чинь нөгөө нэг айдсын нөгөө гормонууд нь стрессийн гормонууд нь гараад тэнгуүтэй хүн чинь нөгөө эргүүлэр сэтгэхэ болоод эхэлж байгаа байхгүй. Нөгөө айдсаа бид нэр тэжээгээд тэтгээд туслаад эхэлж байгаа байхгүй. За энэ биднэрт ашигтай юу? Үгүй шүү дээ тий. Тэгэхээр бид нар ашигтай юм аа л хийх хэрэгтэй. Тэгэхээр ашиггүй юм чинь хамгийн түрүүнд нөгөө Юлия коуч маань юу гэж хэлсэн бэ гэвэл ерөөсөө төгшүүрээ та нар намтгах хэрэгтэй, багасгах хэрэгтэй. За энэ төгшүүрээ багасгах аргууд болохоор хүн борд өөр үе байж болно тий. Зарим нь бясалгана, зарим нь ингээд гоё ая сонсон, за зарим нь бүжиглэн одоо юу гэдэг хүн болгонд өөр ингэсэн арга байгаа юм чинь тэр аргаа мэдэх хэрэгтэй. Тэр аргаа олж мэдэхгүй бол янз бүрийн арга хэрэгэл тэгээд аль арга нь танд тохирж ийн тэрийг одоо хэрэгэл гэсэн энэ зүйл байгаа шүү дээ. За нөгөө талаас болохоор нөгөө мэдээж одоо надад хангалттай мөнгө байна, би мөнгөтэй байна гэсэн нөгөө одоо саваад хэлэх, сэтгэлгээгээд хэлэх гэсэн юм яриад байгаа шүү дээ. Тэгэхээр би мөнгөтэй байна гэж зүгээр ингэж ботснороо мөнгө орж ирнэ гэж байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид үйлдэл хийх хэрэгтэй байхгүй. Би ер нь ямар чадвартай, ямар мэдлэгтэй өдий те 30, 40, 50, 60 насалчаад би маш их бүр ингээд ур чадваруудын те цуглуулга байхгүй. Маш их чадах байхгүй. Зүгээр бид нар өөртөө итгэдэггүй, өөрийнхөө үн цэнийг хангалттай сайн гэж бододоггүй. Тэнгүүдээ өөртөө итгэлгүй хүн чинь за би дутуу байна гэж нөгөө импостер руу орчдөг. Тийм болохоор тэр юмудаа ингээд сайхан чигсаачих те. Одоо би ингээд нөгөө аргууд зааж өгöd нь шүү дээ. Одоо энэ видеог үзэх хүмүүст те нөгөө айцаасаа гарах. Тэгэхээр тэр юунуудаа сайхан чигсаачих. Хэрвээ таны толгоонд орж ишгүй эсвэл та хэтэрхий даруухан байгаа тийм кодтой бол те найз асуучих. Сошиал дээр асуучих. За хүмүүсээ миний нэг 3 бест чадварыг хэлээд өгөөч гэдэг. Манай багш маань нараа тоосон багш маань ингээд нөгөө юуны ийм даалгавар үе өгдөг байхгүй. Тэнгүүт ингээд бид нар за фейсбુકийн найзуудаа миний нэг хамгийн топ 3 чадварыг хэлээд өгөөч гэдэг. Би өөрөө мэдхгүй тийм чадварууд гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр хүн өөрөө өөргөө мэддэггүй юм байлээ. Тэгэхээр бусад хүмүүс чамд одоо юу хэлж гин тэд нар чинь таны ингээд чадваруудын жигсаалтыг бас ингэж гоё дүүргэж өгч болж байгаа байхгүй. Тэгэл тэр дотроос та юун дээр юутай одоо илүү чадвартай юун дээр та бусдад туслах боломжтой тэрийг яаж ингэж монетайз хийхтэй санхүүгийнхаа нөхцөл байдлыг сайжруулах боломжтой байна гэх мэтчлэн ингээд бодоод эхэлж байгаа хгүй. Ингээ бодоод эхлэхэр чинь нөгөө тархичин
илүү элбэг дэлбэг сэтгээд илүү их тийм багтаамжтай болоо сэтгэлгээ чинь гоё тэлээд илүү их бөөн ингээд санаа ингээд орж ирэл те нөгөө тарихч амар гоё ингээд уралдаж ажиллаад орой унтсан ч тэрийгэ босоод тэрийгэ шүн зүүдлээл өглөө боссон ч амар гоё айзээтэй босоол те тэгэхээр энэ танд ашигтай юу? Эсвэл та айцтай байх нь ашигтай. Ерөөсөл энэ асуултыг л та өөрөөсөө асуугаад үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгэл аль нь танд ашигтай вэ? Тэрийг л даг. Хэрвээ танд айцтай байгаад одоо тий түрүүн нөгөө даваа коуч манд хэлсэн чинь нөгөө өөрчлөлтөө сайдах тий. Та хэрвээ өөрчлөлтөө сайгаад байвал та өнөөдрийнхөө амьдралд магадгүй сэтгэл чинь хандсан баг. Та өнөөдөр аж аргалтай тий сайн сайхан ингээд бүх юм чинь ингээд асуудалгүй байвал танд өөрчлөлт хэрэггүй шүү дээ. Хангалттай сайхан аж аргалтай байхгүй. Үгүй ээ би өнөөдөр энэ амьдралаа өөрчлөмөр байна. Би сэтгэлгээгээ энэ одоо юу гэдэг санхүүгийн нөхцөл байдал тий өөрийнхөө карьер тий юу гэдэг энэ бүгдийг ингээд хүүхдийн хүмүүжилч гэдэг юм уу тий энэ бүгдийг өөрчлөмөр байна гэвэл та тухгүй бүс рүүгээл орох хэрэгтэй байхгүй бүс рүүгээ. Тэгэхээр эн чинь бас эргээд өөрөө айц яаж штэ. Гүү би ингээд дулаахан хүнжилттэй би ингээд сайхан тухтай бүсэндээ л баймаар байна гэх тий. Тэгэхээр ингээд тэр нөгөө дулаахан хүнжлээс чинь ингээд суух татаад хүүтэн бүс рүү өсөр гэдэг штэ. Тэр хүүтэн бүс нь амар хүүтэнтэй бид тийшээ чи ормооргүй штэ. Тэгэхээр эн чинь зориг хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зоригоо бид нар хаанаас гаргах вэ те? За гих мэтэрч ингээд айгу гоё асуулт. Тэгээд яриад Өөрөөсөө асуугаад за тэгээд өөрөөсөө асуугаад та сонгоныхаа хайлсыг хэрвээ чадахгүй бол эрээл нөгөө коучос юу ажиллаж боломжтой шүү дээ тий. За өөр чин би юу ярих гэж бодож илаа. Тийм тэгээд нөгөө энэ нөгөө мэдрэмжүүдээ процесслах нь айгуу чухал те та айцтай үед ямар мэдрэмж төрж чинь те амар их төгшөөртэй тэгэл тийм сайн сайхан бодол төрөхгүй за тэгвэл айцын эсрэг үг нь юу вэ? Тэгвэл үүдэл хийгээл айцаа даван дийлэх Зоригтой байх те зоригтой байх айцаа даван дийлэх те энэ өөрчлөлтийг хийх амьдралаа өөрчлөх те энэ аж аргалын эрэлт гаргах хамгийн гол нь те зоригтой байх те тэгвэл зоригтой байх үеийн мэдрэмж юу юм? Одоо эн чинь нөгөө нэг гоё аж аргалын гормонууд ялгаад эхэлж байна тий. Тархины чинь нөгөө бүтээл сэтгэлгээ чинь ингээл гоё ингээл ажиллаж эхэлж байна тий. Тэгэхээр энэ мэдрэмжүүдээ ингэж яагаад тэгэхээр аль мэдрэмжээ та илүү гоё услаад байх уу, илүү фокуслаад авах уу тэр чинь л томорно. Тэгэхээр л тэрийгэл гоё тэтгээд бай. Тэгэхээр аяндаа ингээд юу ч ингээд гахтай яагаад вэ? Тэгэхээр хэрвээ чадахгүй бол түрүүний хэлсэн манай CEO Баши маань удирдан яадаг явуулдаг SEO клубд ороод ирээрээ тэгвэл нэг аюу гоё юм гахалта энерги урсгалд ороод ирдээ шүү гэж хэлмээр байна. үнэхээр гоё манай SEO клуб үнэхээр гайхалтай. Би бүр ингээд заримдаа ингээд нөгөө бах байдаг рүү ингээд орчдөг байхгүй хичээл жоохон холдоод хичээлээ таслал те бид нар чинь 7 хоногт 2 удаа уулздаг дандаа гадаадын зочин хэлтгэгч коуч нар амьдралын маш их асар туршлагатай коуч нараас зөвлөгөө авдаг. Тэгэл хичээлээ таслаад 7 хоног ингээд багш нараасаа холдчих юм бол ингээд яг бах байдаг рүү орчдөг байхгүй бүр энерги чи унаад ингээд эргэн тойрныхаа хүмүүс шүүмжлүүлээд чийд юм уу за тэгэл нөгөө төгс төгөлдрийнхаа синдром бүх юм нь ажиллаад тэгэл хичээлд орцохоор өстө өөрөө ирэхгүй ингээд энерги аваад би ч өстө мундаг хүн шүү ийм сайхан хамт олондоо шүү намайг дэмждэг хүмүүс байгаа шүү гэд одоо тэгэл бодохоор чи үнэ энерги долгио бодоод өстө ингээд шууд өсчтэй тэгэл би яана миний манай энэ SEO клуб хүмүүс ороосоо гэл одоо хэнийг оруулах вэ гэж би аягүйх боддөө шүү. Тэгээд ганц хоёр хүн цуулал ороод байгаа орсон хүмүүс маань үнэхээр хаппи байгаа. Тэгээд тэр талаар мэдээлэл авах бол бид хоёрлоо яг үнэ. Тэр одоо нөгөө айдас гэдэг нөгөө зүйлийн талаар ярьж байгаа юм чинь те айдсаас нөгөө гарах аргуудын талаар ингээд хоёлаа яриан дундаа ингээд зөндөө яллаа штэ те ярьлаа штэ те. Тэгэхээр энэний одоо ингээд базаад хэлэх юм бол хамгийн түрүүнд бид нэр өөрсдийнхээ одоо энийг англиар нөгөө catch the story гэдэг байхгүй яг өөртөө юу болоод байгаагаа процессл өөрөлд мэдрэмжүүдээ анзаар journal-ын хийн сайхан бичиж ав. За хэрвээ ингэж зарим хүмүүс чинь бас ингээд бичихнийх тийм сонирхолтой байдгүй ингээд бичсэн ч тэр нэгээд процесслэгддэггүй зарим хүмүүс болохоор ингээд хүнтэй ярьж ийж те та ингээд дотныхаа найзтай ярьж болно өөрийнхөө коучтой ярьж болно те ингэж яриан дундаасаа ингээд асуултанд ингэж хариулж агаад өөрийнхөө тэр ингээд зөв зөвлөд ингээд олоод авчдаг байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө процессыг сур. Өөрийнхөө энэ айдас чинь юунаас гаралтай яадаа ийдیں те энэ мэдрэмжүүдээ ингэж процесс. За энэ нэгдүгээрт. За хоёрдугаарт тэгэхээр энэ стори чинь үнэхээр одоо энэ айдас чинь те үнэхээр таних муу юм уу? Энэ айдас чинь бодит уу хийсвэр үү гэдгийг асуух хэрэгтэй байгаа байхгүй. Бодит уу хийсвэр үү? Үнэхээр бодит. Одоо бид нар чинь ингээд юунаас айдсан штэ.
За маргааш хөгжүүл яана ч гэдэг юм те. Эсвэл маргааш газар хөдлөжүүл яана. За одоо хүүхдүүд маань өвтчүүл яана, тэгчүүл яана гэдэг те энэ нөгөө хийсвэр юмнуудыг өөрөөр нь нөгөө болоогүй юм бид нар ингээд бодох гад байдаг те манифест хийгээд байдаг. А гэтэл энэ чинь нөгөө эргээд нөгөө бид нар чинь тэр нөгөө төгшүүрийн мэдрэмж төрүүлээд байгаа ш. Тэгэхээр тэр болоогүй юмыг тэгээ болцсон мэт ягаал тэгэл тэрнтэй холбоотой нөгөө сошиал тэр 9 шидийн мухаал өөрийгөө стресстүүл шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй. Энд чинь танд ашиггүй болчихж байгаа ш. Тэгэхээр үнэхээр ингэж таны тэр айгаад байгаа тэр стори чинь те өөртөө тэр нэг юм зохиогоод нь штэ нэг зохиол бидний тарих зохиогоод байгаа байхгүй. Энэ зохиол чинь үнэхээр бодт юм уу хийсвэр юм уу? Энийг асуу. Үний юм уу худал юм уу? Үнэхээр таних юм уу хүнийх юм уу? Тэ энэ бүгдийг ингээд асуугаад ингээд ялгаж салгай нөгөө тосыг устаа тос усан нэг ялгарна гэдэг шиг яг ингээд коучтай ажлууд бид нар чинь ингээд ялгараад гараад ирж байгаа байхгүй тий. За тэгээд гурав дахь нь болохоор ерөөсөө та тэгвэл одоо энэ айцын эсрэг тэр нөгөө зөрөгтэй байх гэсэн гой мэдрэмж байгаа ш тий. Энэ мэдрэмжтэй үедээ та юу хийх боломжтой? Тэ тэр нөгөө акшнуудаа бичнэ. За тэр акшнуудаа ингээд бичгээр одоо өөрөөр таны гой зориг тодорхой хэмжээр гараад ирлээ шүү дээ. Тэгээд тэрнийхээ төлөө ерөөсө ганцхан жижиг алхам хийчих маргааш. Эсвэл өнөөдөр заавал маргааш гэж ингэж хойшлуулахгүйгээр тий одоо яг даваа коучмаас аягаад гайхалтай юм үлгэр жишээ харууллаа шүү дээ. Би Мартин амнаар үн төлбөргүй суралт тийшүү 90 өнгө ороод ирээрээ манайхаа гэд. За эн чинь багхгүй. Эн чинь болохоор мэдээж бид нар айцтай байгаа. Яг л анх удаа бид нар ингэж олон хүнд тий үн төлбөргүй сургалт гэхээр хэдэн 100-аар орж ирэн даваа коуч. Хэдэн 100-аар ороод ирэнгүүт яана би 100 хүнд одоо хичээл заах нь шүү тэгэл те нөгөө нэг айц чинь гарч ирнэ. Энд чинь нормал, энэ чинь бидний одоо байх ёстой мэдрэмж байгаа байхгүй. Тэр айцаа бид нар даван туулах цорын ганц арга нь юу вэ? Ерөөсөө энийг хийх. За тэгээд эхний ингээл хийсний дараа би чадчихлаа шүү те би үнэхээр одоо те энэ оноотой ч гэсэн чадчихлаа ард нь гарчлаа те тэр мэдрэмж гоё мэдрэмж байх. Тийм штэ ард нь гарчлаа би чадчихлаа. Тэгвэл дараагийнх нь миний те энэ сургалтанд орж ирээд ганцхан эмгтээ өөрчлөхөд бидний зорилго бэлтжиж байгаа байхгүй. Бид нар заавал хэдэн зуугаар нь хэдэн мянгаар нь байх албагүй. Ямар эмгтээ байхад хангалттай. Ямар ч сургалтанд суусан өөрчлөгддөггүй хүн бас байжлаа шүү дээ. Эцнээ үнэтэй төрөлтэй сургалтанд суугаад өөрчлөгдөхгүй хүн байжлаа шүү дээ. Гэтэл зүгээр нэг нөгөө сургалтанд суугаад амьдралаа ингээд оронгоор нь өөрчлөх хүмүүс байжлаа шүү дээ тий. Тэгэхээр ганцхан хүнийг бид нар голж болохгүй байхгүй. Яг бол тэр ганцхан эмэгтэй арт чинь хэдэн хүүхдүүд наа, аав чинь наа, тий аюу олон хүмүүс байхгүй. Тэгэхээр нэг эмэгтэй хүний хүч чадал гэж ямар гайхалтай юм бэ гэдгийг бид нар бол аюух амьдралаасаа ингэж хараад байгаа ш. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд байна. Тэгээ бас нэг ингэж хэлэх гэж байгаа хоёлаа 50 минут ярьчлаа. Нэг аюу чухал юм болохоор та айцтай амьдрах сонголтыг хийж болно. Хүн болгон өөрийн гэсэн сонголттой байдаг. Айцтай амьдрах уу, зоригтой амьдрах уу гэсэн сонголтыг бид нэр өнөөдөр хийж болж байгаа байхгүй. Яаж ч амьдрсан айц сонголтыг хийсэн танаас адилхан энерги гарна. Та айцтай амьдрал эн чинь ингээд төгшүүр яаж гэн нөгөө нэг стрессинг гормонууд нь ялгарч гэн тааста ингээд 9 шидийн ингээд сандраал ингээд хийж ийхгүй биш танаас энерги гарч гэн. Та эсрэгээр нь зоригтой амьдрахыг хэрвээ сонгох юм бол ялгаагүй танаас тэр нөгөө тарих толгойч ажиллаж юм бистэ яах вэ хинтээ очиж уулзах уу хаана хинтээ юу ярих уу гэл ингээл яаж юм те адилхан энерги зарж байна. Аль ч тохиолдолд энерги зарлагдаж байгаа юм чинь танд аль нь ашигтай вэ гэсэн асуултанд хариулаад тэгэл энэнийхээ сонголтыг л хийх ёстой гэсэн үг. Тэгэхээр та өнөөдөр энэ ярилцлагыг сонсоод үнэхээр айцтай амьдрах нь миний сонголт юм байна гэж одоо ойлгосон бол одоо цаашгаа та үйлдэл хийх нь таны сонголт болчих жоохгүй. Үйлдэл хийхгүй бол та айцтай амьдралыг сонгож байна гэж ойлгох хэрэгтэй. За стагахтай үнэхээр гоё ярилцлага боллоо. Энэ маань бүр ингээд үнэгүй коучинг болчлоо. Надад хүртэл ингээд аягүй гоё коучинг болчлаа. За тэгээд үзэгчдээ ингээд сонголтоо зөв хөгөөрэй. Өнөөдрөөс эхлээд би айцгүй амьдрна гэж өөртөө ингээд зүрхэн дээрээ сайхан төвлөрж байгаа. Ингээд би айцгүй амьдрна гэж хэлчихээрээ тэгэл таны дараагийнх нь алхмууд юу хийх яах их бүхэл юм ингээл өөртөөгөө суугаад өөрийгөө анзаараад мэдрэмжээ анзаараад бичээд журналын хийгээд ахаар тэгээд гараад ирнэ. За тэгээд ярилцлагынхаа төгсгөлд Лана коуч манай бас гоё сургалт явуулах гэж байгаа. Би сая шеэрлсэн байгаа. Бас үнэгүй юм байлээ. Мартин амнэр маш олон сайхан эмэгтэйчүүд маань гоё үнэгүй сургалт авах нь. Миний сургалтанд бол эрэгтэйчүүд орж ирээрээ бас дан эмэгтэйчүүд гэж хэлэхгүй. Ягаад гэвэл тэр эмэгтэйгээ чинь
амар амгалан байх хүн гэдэг нөхөн байгаа шүү дээ. Гэр нь аав ээж нь одоо хүүхдүүдийнхээ болоо юм тий. Тийм учраас хэн ч орж ирж болно. Тэгээ та сургалтайгаа талаар товч танилцуулаад ярилцлага За өндөрлөө. тэгээ. Баярлалаа. За Мартин 8-нд зориулаад бүсгүүчүүдэд. За энэ бол гэхдээ яг олон нийтэд одоо хүн болгонд нээлттэй бол сургалт биш. Энэ болохоор яг нөгөө membership те багшийн маань CEO клубын бүсгүүчүүд одоо membership-ийн хөтөлбөр дагалдаж ирдэг. Membership-ийн хөтөлбөр маань болохоор хувь хүний хөгжлийн 7 хоногны удаа явагддаг юм гайхалтай хөтөлбөр байгаа. 5 өдөр болгоны 8 цагаас те. За тэгэхээр энэ дээр болохоор би ганцаардал гэсэн сэдвээр одоо тэр ганцаардлын айцтай энэ одоо ганцаардлын айц бол үнэхээр юм бас ингэж тэр нөгөө хүмүүсээс ингэж асуухад бас ингээ топ 5-д бичигдэж байгаа тийм айц байгаа байхгүй. Хүн үнэхээр ганцаардлаас ингээ айдаг. За ялангуяа одоо начиг single age-үүд те би 3 хүүхэдтэй single age байгаа. Single age-үүд болохоор ингээ янз бүрийн баяраар те одоо энэ Мартин 8 гэдэг чинь single age-уудаа яг хүнд тусдаг баяр байхгүй. Миний хувьд ч гэсэн бүр амар хүнд тусдаг байсан. Энэ Валентин, Мартин 8, цагаан сар, наадам, шинэ жил эдгээр чинь 9 сар ингээл те. Ер нь нөгөө жилдээ тохиолддог нэг 5 6 баярууд чинь single age-уудаа яг хүнд тусдаг яд нөгөө элэг бүтэн биш амьдрал те. Одоо эцэггүй гэл ингээ хүүхдүүдээ ингээд шошголцсон те. Тэр ганцаардлынхаа айдсыг те хүүхдүүдэд дамжуулсан гэж эргэн тойрныхаа хүмүүст ингээд дамжуулсан тэр айдсаа ингээд цацаал яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ айдсаасаа одоо би яадаг байсан бэ гэвэл ганцаардлынхаа айцыг давахын тулд би аюу буруу арга хэрэглэдэг байсан байхгүй. Тэрний үгээр ерөөсөө донтдог байсан. Юунд донтдгоо гэхээр пивэнд донтно. Би аюух пив уудаг байсан. Орой болгон пив ууж унтдаг байсан. Тэгээ тэр чинь ингээд үндсэндээ алкоголик болсон байхгүй. За хоёрдугаар буруу арга нь болохоор өөрийгөө завгүй байлгадаг. За тэгэхээр нөгөө ээжүүд ингээд ялангуяа ингээд эмэгтэйчүүд олноороо байдаг групп дээр иймэрхүү одоо яана би одоо ганцаараа байна те маань ингэчлээ тэгчлээ гэдэг тэр ямар зөвлөгөө өгдөг гэхээр өөрийгөө завгүй байх гэсэн зөвлөгөө өгдөг. За энийг бол би буруу шүү гэж хэлмээр байна. Өөрийгөө завгүй байлгах гэдэг чинь яг үүндээ завгүй байхын донтолт гэсэн юм байгаа хгүй workaholic гэсэн юм болж байгаа хгүй. Тэгэхээр би болохоор ингээд яг ингээд баяр төхөөл ирэнгүүт өөрөө өөртөө ингээд бүр ингээд цаанаасаа ингээд өөрөө өөрийгөө завгүй байлгачдаг. Нэг юм ажил өөр ингээд зохиогоол те тэр нь ингээд олон нийтэд аяг гоё ингээл те сайн дуруу ингээл те ийм ажил зохиогоол тэр чи яаж байгаа өөрийнхөө тэр нэг ганцаардынхаа айдсаас цугтж байгаа зүйл байхгүй. Тэгэхээр бид нэр аливаа айдсаасаа ерөөс цугтж болохгүй шүү. Цугтна гэдэг чинь л ерөөсөө бид нар процесслахгүй чи муухай чи цаашаа айдс цаашаа гэж холдуулаад байгаа хгүй. Гэтэл тэр айц чинь яалтчгүй миний дотор төрөөд байгаа мэдрэмж юу чи би процессалж ичл энийг гаргахаас үр аргагүй болчихж байгаа хгүй. Тийм болохоор ингэж нөгөө бизэ байна тэр цухтан тэгээ 9 шидийн донтолт автна гэдэг чинь хамгийн буруу арга шүү. Тэгэхээр энэ ганцаардал гэсэн сэдвүүд би амар дуртай ядвал энэ надад бүр амар олон жил би энэ ганцаардлын айцаасаа болж ингэж бүр амар живжсэн те би бүр үнэхээр зөвхөржсэн учраас эргээд тэгээд нөгөө багштайгаа одоо энэ 3 жилийн туршид ингэж ажиллаад одоо би ганцаардл гэдэг шал өөр өнцгөөс хардаг болсон болохоор энэ хичээлийг би ингэж одоо орно гэдэгтээ бүр амар ингэж happy байна л да. Тийм тэгэхээр та бүхэн одоо иймэрхүү зочин илтгэгч нартай тий өөрөө би нөө зочин илтгэгч болж байгаа хгүй. Тэгэхээр иймэрхүү гайхалтай зочин илтгэгч нартай клубд ороод ир гэвэл одоо над руу бас ингээ хувь чатаар бичиж болно шүү гэж хэлмээр байна. За тэгээд утгагүй болох тий одоо 2 өнөөдөр шин 6 гэж 2 хоногийн дараа болох тэр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэнд хүргье. Тэгээ эн чин дуу хоолойгоо өргөх баяр шүү. Тэрнээс ингээл цэцэг жимээс болоол тий одоо надад хин гоё юм өгчих бол те яачих бол ийчих бол гэл те нөгөө феномено болол те ажлын хамт олон гэл ширээ мэрээ засаал ууж идэл наригдсан гэл зугаацсан гэл байдаг баяр биш шүү. Энд дээр эмэгтэй хүнд юу тулгардаг эмэгтэй хүн ямар айцтай байдгийг одоо яаж тэрэ даван туулахын надад ийм байсан би ийм арга замаар гарлаа гэсэн тэр дуу хоолойгоо өргөх өдөр шүү тий. Тийм болохоор асуудлуудаа та бүхэн яриараа ярахаасаа битээ айгаараа яг бол та нуугдаж ичгэрж амьдралаа гэхэд танаас адилхан энерги гаргана та дуу хоолойгоо өргөөд өөрөө ингэж зоригтой тийм гайхалтай амьдрал чинь ялгаагүй адилхан энерги гаргана. Тийм болохоор та сонголтоо өнөөдөр хийгээрэй гэж хэлмээр байна. За яста гайхалтай ярилцлага бол Лана Крочтон маш их баярлалаа. За тэгээд өнөөдрөөс эхлээд бүгдээрээ зоригтой амьдрья, айцгүй амьдрья л гэж хэлээд яриагаа дуусгая да. За маш их баярлалаа. Баяртай. Баяртай.